Сонгуулийн сурталчилгаа 18 хоногийн турш болж өнгөрлөө. Энэ сурталчилгаа бол ард иргэд олон түмнийг сонголтоо хийхэд туслах зорилготой улс орноо хэрхэн хөгжүүлэх вэ? Улс орныхоо ирээдүйг хэрхэн харж байгаа вэ гэдгээр улс төрчид, нэр дэвшигчид уралдсан үзэл бодлын уралдаан байх ёстой гэж ингэж боддгоо. Гэтэл харамсалтай нь манай сонгуул жил ирэх бүр улам бүр уваагүй, улам бүр хар бохир болж байгаа нь маш их харамсал төрүүлж байна. Үүний нэг жишээ олгож хэд хэдэн зүйл хэлмээр байна. Өчигдөр орой News CGM сайтаар мөн News CGM, Дуйлан CGM, Өглөө CGM-ээс их авсан ийм их сурвалжтай мэдээллүүдийг цацлаа. Энэ нь бол ихээхэн ноцтой үр дагавартай улаан цайн ямар ч баталгаатай их сурвалж байхгүй хүнийг гүтгэн доромжилсан, гүжирсэн ийм шинжтэй мэдээллүүдийг цацсанд ихээхэн харамсаж байна. Тухайлбал тэр мэдээнд дурдсанаар сонгуул нэгэн шудраг ус болох нь тодорхой учраас нэр дэвшигч уянга, ган төмрийн уянга штабуудаа татан буулгалаа гэж хамгийн түрүүнд мэдээлсэн байна. Манай Чингэлтэй дүүргийн 66 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүргийн 16, 17, 18, 19 дугаар хорооноос нэг ч штаб татан буугдаагүйгээр үл барам бид харин ч сонгуулийн сурчлагын сүүлчийн хоногудад ийм хар мэдээлэл сонгогчдыг төөрөгдүүлэх хар PR үргэлжилдэг учраас харин ч улам бүр чангатхан өндөржүүлсэн бэлэн байдалд хонж өнжиж ээлжилж ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр ямар ч ор үндэсгүй худлаа гүтгэлгийн чанартай ийм мэдээллийг ямар зорилготой цацсан бэ гэдг нь дараагийн энэ мэдээнд хэлэх гэсэн санаанаас тодорхой болж байгаа. Энэ мэдээгээр хэлэх гэсэн санаа нь бол сонгуул нэгэн шудраг бус болох нь тодорхой учраас үүнийг далимдуулж нэр дэвшигч уянгаа өөмөн саманд урайлж гин дараагийн 7 сарын 1-нд турхирч гин гэсэн ийм ямар ч үндэслэлгүй баримт байхгүй ийм агуулгатай зүйлийг цацсан байна. Сонгуул нэгэнт шудраг бус болноо. Ер нь энэ тэндгүү эмх замбраагүй хүмүүсийг нүүлгэж авчирч байгаа тухай хар машинд итгэхгүй хардж байгаа тухай олон мэдээллүүд явж байгаа. Энэ бүхэн бол ганцхан надаас гараагүй. Харин ч би бол энэ бүхэнд анхаарлаа хандуулах сөхөөгөө гудамжаар явж өөрөө материалаа тарааж сонгогчтойгоо уулзаж өдөр шөнөгүй уулзалт хийж өглөөний 7-оос шөнийн 2 хүртэл ингэж штаб дээр ажиллаж байгаа. Юуны хэлэхэд энэ Facebook, Twitter хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү анхаарлаа хандуулах зав надад байхгүй байгаа. Миний сонгогчид олон, явах газар нутаг их, айл болгоноор орох хэрэгцээ шаардлага их байна. Уулзах хүмүүс маш их байна. Харин бусд хүмүүсийн энэ мэдээллийг сонсож байхад сонгуул үнэхээр ноцтой болох тийм мэдээллүүд бол цугларсаар байна. Тусгаар тогтнол эвнэгдэл намын эвслийн даргын хувьд манай нэр дэвшигчдийн зүгээс бас ноцтой мэдээллүүдийг ирүүлсээр байгаамаа. Ганцхан жишээ татахад зөвхөн Чингэлтэй дүүргийн 2 хороонд нүүж ирсэн хүмүүс өмнө амьдарч байгаагүй сонгуулийн өмнө нүүж ирсэн хүмүүс хэд ийм зузаан жагсаалт байна. Тэр байтугай байхгүй гудамжийг хүртэл нэмээд 200-300 гаруй хүмүүсийн нэрийг жагсааж бичсэн байх жишээтэй. Ийм ноцтой жишээлбэл энэ хувьсгалчдын 11-р гудамжээр шинэ гудамж нэмээд 215 сонгогч бичсэн байна. Энэ мэтчлэнгийн ирэх барьж байгаа нам хүчин эвслүүдийн нам хүчний зүгээс өөрсдийн булхаатай үйл ажиллагаагаа нуун далдлах, магадгүй үүнээс нь үүдээд сонгогчид, иргэд, бусад өрсөлдөгчид бухимдаж ямар нэгэн асуудал үүсвэл түүнийг чихэх, эзэнтэй болох гэж ийм зориудаар худлаа зохиомл мэдээ тарааж агаад ихээхэн харамсаж байна. Миний би эмэгтэй хүний хуваарч, ээж хүний хуваарч ер нь улс төрчийнхөө хувьд хизээч бусдыг өөмөн самуун торхирч байгаагүй. Хэдийгээр би Монголд хувьсгалт өөрчлөлт хэрэгтэй гэж ил тод хэлдэг боловч энэ нь бол олныг хамарсан өөмөн шууганаар биш сонгуулийн хувьсгалаар бүх асуудлыг шийдэх ёстой. Үндсэн хуулийн хувьсгалаар шийдэх ёстой гэдгээ маш тодорхой олон удаа илэрхийлж байсан. Үүнийг мушгин гуйвалж олон нийтийн өөмөн самуунд урайлан торхирч байгаа мэтэр ташаа мэдээлэл тараах нь хүнд ашигтай вэ? Тэгэхээр энэ мэтчлэнгийн зохион байгуулалтаа худал гүжир гүтгэлэг сүүлийн сонгуулийн сурчлагын сүүлчийн өдрүүд болон сонгогчид эргцүүлэн бодох тэр 28-ны өдрүүдэд маш ихээр явдгаа. Энэ бол олон сонгуулийн туршид байнга ийм зүйл болж ирсэн. Бусдын хашааг давуулан сонгуулийн сурчлагаа нэгэнт дууссан байхад худал мэдээлэл тараах, хашаа давуулж шидэх. Тэгээ Facebook, Twitter бусад мэдээллийн хэрэгслэр няцаах цаг хугацааны боломж өгөхгүйгээр ор үндэсгүй худал мэдээлэл тараах зэрэг ийм хууль бус үйл ажиллагаа өмнөх сонгуулиудаар ч явсаар ирсэн, энэ удаа ч гэсэн явна гэсэн ийм мэдээллүүд цацагдсаар байна. Тухайлбал миний авсан мэдээгээр 500 хүн аль намын юм бүү мэд, хаанаас юм бүү мэд
500 хүн компьютерийн ард зэрэг суулгаад худлаа мэдээлэлээ одоо фейсбүүкээр, твиттерээр, олон нийтийн мэдээллийн хэрэгслэр, сошиал ертөнцөөр одоо замбраагүй татаж авах бололцоогүйгээр ингэж тараахаар бэлтгэж байна гэсэн ийм мэдээллийг би авсан. Тэгэхээр ямар санаа зорилготойгоор ийм ор үндэсгүй худлаа мэдээллийг нэр дэвшигчдийн эсрэг тарааж байгааг би ойлгохгүй байна. Үнэндээ энэ бол сонгуул бол дайн байлдаан биш. Гэтэл дайн байлдаанаас дутуугүй бие биенийхээ нэр хүндэд талдах, бие бинийгээ гутаанд оромжлох ийм үйлдэл хийж байгаа нь үнэхээр Монголын сонгуул юу болж хувирваа? Бид чи арчилсан нийгэмд байна уугүй юу гэдэг талаар сэтгэл түгшин одоо эмзэглэхэд хүрч байгаамаа. Энэ бүхэн бол нэг нөгөө хэлэхэд Монголд энэ систем явхаа болсныг харуулж байгаа. Бидэнд үндсэн хуулийн өөрчлөлт маш яралтай хэрэгтэй. Төрийн шин зохион байгуулалт, шин бүтэц хэрэгтэй гэдгийг харуулж байгаамаа. 26 жилийн турш явсан бидний сайн сайхан зүйл мөрөөдөж ирсэн энэ систем өөрөө нуруу унж байна. Зул бүххийнхөө өмнө бадмалдаг гэдэг шиг энэ эрх баригчид үннийг хэлэхэд одоо шин зүйлийг, шин санаа бодлыг, шин хүчнийг нухчин дарахын тулд бүхий л хүч бололцоо хөрөнгө мөнгөө дайчлан ажиллаж байгаа нь бас харамсалтай. Гэхдээ шинэ үзэл бодол тэртээ тэргүй урган гарч ирж байгаа энэ одоо их хүчийг түрэн гарч ирж байгаа энэ хүч төрж байгаа ийм их шинэ үзэл бодол, шинэ санаа, шинэ хүчнийг бүр мөсөн нухчин дарах ямар ч бололцоогүй. Сонгуул бол 20 хоногийн үйл ажиллагаа. Үүнээс цаашаа амьдрал үргэлжлэнэ. Бүгдээрээ зөв шудраг өрсөлдөж сонгуулийн дараа ч гэсэн бие биенийхээ нүрийг ихцлэн харах ийм эрхтэй байх ёстой гэж бодож байна. Сонгуулийн бие биенийхээ нэг гутаанд оромжлох, хин нэгний одоо эрх мэдлээ хамгаалж үлдэхийн тулд төрийн механизм тагнуул хүчний байгууллагыг хүртэл тэр чигт нь ашиглаж гүйцэтгэх ажиллагаа хүртэл нэр дэвшигчдээр явуулж байгаа нь үнэхээр харамсалтай хэрэг. Энэ бол манай сонгуул биш болсныг цаашдаа энэ чигээрээ явах, энэ чигээрээ төрийн эрх байгууллагыг сонгох бололцоо улам бүр хумигдж байгааг маш тодорхой харуулж байна гэж үзэж байна. 1945 онд монголчууд бүгдээрээ тусгаар тогтнолынхаа төлөө гарын үсгээ зурж, нэрээ бичиж, бичиг мэддэггүй нь хурууны хийгээд дарж, тусгаар тогтнолынхаа төлөө эв нэгдэлтэйгээр 100% саналаа өгсөн юм а. Хувь заяаны тохиолоор 70 жилийн дараа яг тийм одоо хариуцлагатай мөч энэ үед амьдарч байгаа бидэнд оногдож байна. Тэгээ энэ бүхнийг ухамсарлан ухаалгаар сонголтоо хийж цоошин өөр одоо хүчнийг монголчуудыг цааш нь авч явах тэр үзэл санааны өөр чиг баримжааг сонгох байхаа хэмээн найдаж байна. Та бүхэнд амжилт хүсье. Та бүхний одоо бидний сонгуулийн амжилт, ялалт, та бүхний ялалт амжилт байх болно.